ихэнх хүмүүс нэг жилийн дотор хийх үр дүн хитрхи хэд өндөр үнэлээд тэгээд магадгүй decade буюу 10 жилээр явах үр дагавруудыг дутуу үнэлээд байдаг. Тэгээд үүнээсээ болоод миний яг анзаарч байгаагаар магадгүй би өөрөөцсөн тийм богино хугацааны зүйлийг илүү ашигтай гэж хараад тийшээ тэмүүлээд байдаг мөртлөөсөө урт хугацааны зүйлийг хийдэггүй. Яагаад юм бэ гэхээр мотивац гэдэг зүйл үргэлж үнээс гарна, орно. Тэгснээр бид нар ууг нь тэрийг ойлгоод байдаг мөртлөөсөө тууштай байдал буюу дисциплинийг ерөөсөө өндрөө үнэлж чадахгүй. Үүнээсээ болоод аливаа зүйл айгүй удаашралтай бөгөөд хүн ийш тийшээ янз бүрийн чиглэл рүү яваад болоод дахиж буцаж орж ирээд ингээд хүний амьдралыг харахаар нэг яваад байгаа юм шиг явахгүй байгаа юм шиг. Энэ нөхцөл байдал өнөөдөр ажиглагдж л та. Тэгэхээр өнөөдөр би яг оргилтой ярмаар байгаа зүйл нь болохоор илүү нэг тийм дисциплин тэ яг тууштай байдал гэж юу юм. Тэгээ магадгүй манай зарим үзэгч нар бол чиний суугч харж ирсэн байх. Тэгэхээр яг энэ талаар илүү дэлгэрүүлээд хойлоо ярих гэж бодож байна. Тэгэхээр яаж тууштай байх вэ? Тууштай байх ер нь яг юун дээр тууштай байхаас л хамаарх бах та. Зарим зүйлд бол тууштай байх амархан байдаг шүү дээ. Зарим зүйлүүд хамаагүй хэцүү байдаг. Тэгэхээр миний бодлоор яг хоо тууштай байх тал дээр хүмүүс ингээд айгүй өөрийгөө хүчил гэж ярьдаг тийм үү. Одоо тэгэл Дэвид Гогинс ч чи тэ зүгээр өөрөө алсан байсан ч хамаагүй тэ. Зүгээр аматат гэдэг. Миний хувьд болохоор би одоо Сахлабаттай байхын тулд илүү амархан болох гэж хичээдэг тий. Орчин тойрны илүү амархан хажууд нь яг нэг хүн ижлэг юм хийж байгаа ч юм уу тий. Тэгээд тэгэх юм бол ер нь Сахлабат гэдэг зүйл ингээд цаанаасаа амархан гараад ирчих юм шиг санагдаад байдаг тий. Би бол аль болох өөрийгөө ер нь угаасаа бүр тийм амар сайн хүчилж чаддаг хүн гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь бол дадал зуршлын тал дээр ч юм уу ер нь юмыг тэ илүү тийм рутиндээ ороод амархан хийж болж чадд юм уу л гэж бодсон. За жишээлбэл хоёулаа яг кейстэй бодоод үзье. Айгүй олон хүмүүс ном унших хэрэгтэй гэж боддог. Хэрэгтэй гэдэг нь ч мэддэг. Гэхдээ тэрийг номын дэлгүүр дээр очоод ном худалдаж авчаад нэг сайхан тэр номын хавцыг нь харж аваад гэрт нь нөгөө ном бүр нэгч худсан ингээд иргэдэг байхгүй юу. Дээл хүмүүс ингээд хүн вебний гэрт очлол номынхын тавир ингээд хамгийн ихэнд сонирхдаг байхгүй би ч өөр аюух ном уншдаг болохоор тэгээд анхлаар цоо шин номнуудын тэнд ингээд байж лээдэг. Тэгэхээр ном уншна гэдэг дадлыг би өөртөө хэвшүүлэхийг хүслээ. Тэгвэл би эхлээд юунаас нь эхлэх вэ? Шууд дуртай номноос л эхлэх хэрэгтэй баг. Би бас ер нь 10 жилдээ ерөөсөө ном уншдаггүй байсан. Өөрийгөө ер нь ном уншдаг хүн ч гэж хизээч нэг бодож байгаагүй. Тэгээд их сургуульд ороод нөгөө уран зохиолын анги дээр айгүй сонирхолтой санагдаад тэгэл өөрөө шууд цаанаасаа уншаад эхэлсэн. Тэр ер нь тэр үеэс хойш хараад ахаар яг ер нь өөрийнхөө дуртай л номнуудыг уншаа явцсан юм билээ. Тэнгүүч дээр чи нэг ажил хийж байгаач биш те зүгээр л сонирхлоо хөөгөө явцсан. Тийм. Тэгэхээр яхаа аргагүй хүчлээд байдаг айгуу та малдаа болоод байна гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгээ яг тэрнээс гадна тий одоо найзтайгаа цуг ном унших ч юм уу тий. Тиймэрдүү зүйл хийвэл бас айгуу зүгээр ах тий. Одоо чи Way of Superior Man мэдэн шүү дээ. David Data оруулж ирсэн. Тий тэр номыг оруулж ирсэн. Тэр бичлэгч нь ер нь бол айгуу дуртай. Тий. Тэр номыг бол би одоо жишээлбэл найзтайгаа цуг уншиж байсан. Тэгэл цуг уншаал цуг ярилцаа явчихгоо тэр чи ингээ цаанаасаа амархан хийгээ явчихдаг. Тэгээд ер нь юмыг ер нь ганцаараа ихээс илүү аль болох өөр хүнтэй те найзтайгаа цуг мөг хийвэл миний бодлоор ер нь айгүй зүгээр санагдаад байдیں۔ Тэгээ одоо найзтайгаа зүгээр яа гэм баард гарах. За хөгжилдөх тиймэрдүү үед бол байна. Гэхдээ те ямар нэг зүйлийг цугтаа бүтээх те цугтаа сайжрах тиймэрдүү юм айгүй урам өгдөг юм шиг санагдсан те. За тэгэнгүүт нь feeling буюу ингээ мэдрэмж сэтгэл хөдлөл гэдэг нэг тусдаа нэг ойлголт байгаад байна. За жишээлбэл би ингээд сүүлийн бокснд яваад байгаа. Бокс хийх дуртай. Миний айгуу хамгийн дуртай зүйлүүдийн гоо ингээд хамт ирчүүдийн ингээд ертөнцид тайгой хөлсөө урсгаал зодуулах үедээ зодуулаад гой хамбал болоод айгуу очих ингээд хүсээд идэгцэн зарим өглөө те одоо жишээ нь орносоо босмооргүй санагддаг ч юм уу. Тэгж мэдрэгдэх үе байдаг. Энэ мэдрэмж гэдэг зүйлийг хэрхэн өөрхөө өсөж байгаа зүйлийг ингээд даваад хэрхэн feeling гэдэг зүйлийг бит хийх вэ? Айгу ер нь хэцүү л асуулт байна. Би бас ер нь өөр төр бодохоор нэлээд тийм эсэргүүцэлтэй айгу их тулгардаг. Тэгээд миний бодлоор яг ямар эсэргүүцэл вэ гэдгийг ойлгох хэрэгтэй хаа. Одоо зарим нэг эсэргүүцэл чинь зөв тэр үедээ л залхуурдаг те. Тэр мөчийг даваа гарчих юм бол цаашаага ингээд те. Чи одоо жишээлбэл за боксонтоо ингээд явахад айгу хэцүү байгаа ч гэсэн яг ороод талбар дээр гараад бэлтгэлээ эхэлчихэнгүүт ингээд цаашаага зүгээр болчдөг. Тийм эсэргүүцэл байгаа. Миний бодлоор бас зарим нэг зүйл илүү тийм дохионы эсэргүүцэлч юм шиг те. Би одоо жишээлбэл
яг үндэ одоо YouTube хийгээ баг зэрэг завсарлсан байгаа. Гэхдээ тэр үед яагаад завсарлсан бэ гэхээр би ер нь бол YouTube-оос ингээд сэтгэл санааны хувьд move on хийцэн. Тэгэд ингээд өөр одоо ажлынхаа хажуугаар нэг стартап хийх гэсэн. Тэрлүүгээ илүү төвлөрөх гээд тэнгуү тэр чин арай ингээд өөр мэдрэмж явж байгаа. Тэгэхээр ер нь бол мэдрэмж болгон тэрийг бас ер нь анзаархад бас хэцүү баг. Ер нь тэр ялгааг нь гарах хэцүү шүү дээ. Хүн зүгээр л нэг залхуурч чинь зүгээр л болохгүй байна. Би өөрийгөө алгадал болох ёстой гэж боддог. Гэхдээ тэгэхээр бас тэрэнд бол тийм жоохон нюанс байгаа юм шиг санагдаад байна. Тийм байх. Бодлоо уншина гэж байна шүү дээ. Ер нь өөрөөр хэлэх юм бол би үнэхээр яг юу хүсэж байна. Хүн айгүй сайн өөртөө ярилцаж сурах чухал хаа тий. Яг энэ дээр болохоор тэгээд их хүмүүс нөгөө нэг ярилцах гэдэг үеийг давахгүйгээр зүгээр сэтгэл хөдлөлөөр айгүй олон шийдвэрүүдийг гаргаад идэг. Тэгэхээр яг яаж өөрийнхөө дотор тэр дуу хоолойгоо сонсох уу? Чи бясалгад шүү дээ. Тэр айгүй хөнөөлөлдөг үү? Тэгээ бясалгал бол айгүй чухал. Би бол яг анх бясалгал хийж байхдаа за ер нь жоохон нэг тийм anxiety юм шиг байгаад байсан. Тэгээ бясалгал ер нь бол яг тогтмол 30 минут одоо ч гэсэн өглөө болгон хийдэг. Тэгээд ер нь хийгээгүй өдрөө бол би ер нь жоохон нэг тийм докторгүй байгаад байдаг. Тэгээ хийсэн өдрүүдээ айгүй тогтун. Тэгээд бясалгалын яг хоо за ингээд сэтгэл санааны хувьд ингээд neuroscience талаас нэг ярьж болно ингээд илүү тайван болдог ч гэсэн яг цаад санаа нь бол миний бодлоор бол бясалгалын цаана бол анзаарах гэдэг зүйл байгаа. Тэгээ анзаарах гэдэг зүйл айгүй энгийн үг мөртлөө хүчтэй. Ялангуяа хүн өөрийнхөө мэдрэмжийг анзаарна гэдэг бол айгүй том зүйл. Яг миний дотор ямар сэтгэл хөдлөл гарч ийн, яагаад гарч ийн те би яагаад уурлаад байна, яагаад уцаарлаад байна, яагаад гонглдیں۔ Ч гэдэг юм уу. Тэр бүгдийг зүгээр анзаарах заяа. Яг өөрчлөх гэж хичээхгүй анзаарах чинь шууд өөрөө тэр өөрчлөлтийг бараг эхлэлийг нь тавьж байгаа зүйл болж байгаа юм шиг санагдав. Магадгүй зөв анзаарахгүй байгаа болохоор ийм асуудлууд гараад идэм болов уу? Гэдгийг одоо айгүй олон сэтгэл айгүй олон ч байх. Зарим сэтгэл судлаач нар мундаг гигантууд тэгж үтсэн шүү дээ. Хүнийг одоо супер эго энэ төргээл дотроо нэг хүн байгаад байгаа мөртлөөсөө ингээд тэр айгүй олон лейерүүд буюу ингээд давхаргууд байгаад байдаг. Тэрийг ойлгоно гэдэг чинь нэлээд том бэрхшээлтэй зүйлүүд байгаа байхгүй. Жишээлбэл нэг асуудлын талаар би бодлоо гэж ботход тэр чинь ганцхан бүрий биш байгаа байхгүй. Айгүй олон бүрийнүүдийн айгүй олон өөр ингээд үнцгүүд хаагаад за нэг зүйлийн талаар бодлоо өгөөж тань чинь. Гэхдээ ихт нөгөө талаас нь бол юм зүйл энэ төргээд. Тэгэхээр яг яаж яг жинхэнэ өөртөөгөө ер нь хүн ярьж сурах уу? Наач айгүй гоё сэдв байна. Юу ч гэсэн юуны төрөнд миний бодлоор өөртөөгөө ярилцах, өөрөөлөө өнгийн гэдэг миний бодлоор номноос мэдээлэл авах те юм олж мэдэх тэрнээс илүү чухал зүйл юм шиг санагдаад байдаг. Одоо бид нар тэгэл мэдээллийн 900 нэгэл баахан зүйлээр бөмбөгдүүлж идэг. Гэхдээ яг эцсийн эцэст өөрчлөлт гаргая гэх юм бол хүн яг өөрийнхөө үннийг өөр яг миний асуудал юу юм бэ гэж олж мэдэх ёстой. Би одоо жишээлбэл өөр ном уншаад за тэнд тэр хүн тэр асуудлаа тэгээ шийдчихэж гээд тэглээгээд тэр нь над дээр ажиллана гэсэн үг бол биш. Тийм. Тэгэнгүүт сүүлд Krishnamurti гээд spiritual teacher байдаг. Тэгээ тэрийг айгүй их уншаад хаар чи ерөөсөө өөрийнхөө үннийг хаа гэж байгаа нь айгүй таалагддаг. Тэгээд би тэрнээс болооч юм уу ингээд яг ингээд зүгээр л ер нь бол өөртөө ингээд баг зэрэг хоосоо орон зай гаргаад бодоод сүүлийн үед би ер нь юу мэдэрч байгаа илээ, яагаад мэдэрч байгаа илээ гэд бодохоор ер нь айгүй их сурч мэдэрч авч байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ тэр донд бол одоо зарим нэг хүн өөртөө хүлээн зөвшөөрмөргүй байгаа тийм мэдрэмжүүд бол гарч ирдэг. Миний хувьд бол тэр мэдрэмжүүдийн нэг нь бол ганцаардал гэдэг зүйл. Би одоо тэрийг одоо жишээлбэл яг стартап энтергээд айгүй баян ингээд шүн мөн суугаалтай тэгж явж байхдаа яг ингээд хажуугаар нь ингээд ганц хоёр хүмүүстэй уулзаад явдаг. Гэхдээ тэрийг бол би ямар ч тийм сонсох орон зай өөртөө өгч байгаагүй, хүлээн зөвшөөрч байгаагүй. Тэгээ яг тулаад ирэнгүүт тэр чинь ингээд эрэгтэй хүнд бол хүлээн зөвшөөрөх жоохон хэцүү зүйл байгаа байхгүй надаа. Тэгээ тэрвэрлэлт хэрэгтэй нааг сонсох хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Би зүгээр л гоё тэрвэрлээд байж юмар байна гэдэг мэдрэмж гарч ирж байгаа. Гэхдээ тэрийг хуваалцах гэдэг бол ер нь те найзуудаа хуваалцах гэсэн айгүй хэцүү зүйл. Тийм. Яг үнэ. Хоёул энэ талаар нэг жоохон дэлгэрүүлээд ярив. Яагаад юм бэ гэвэл яг надаас тэр асуудал байдаг. Тэгээд айгүй олон яг манай үеийн single ирчүүдийн тулгамдж байгаа асуудлууд нь байгаа даа байхгүй. За жишээлх юм бол ингээд юу гэдэг одоо бидний насан дээр ирэхээр ажил карьерийн хувьд харьцангуй доктортой болгоод амьдрал нь ингээд болоод цагаан зовлох асуудлууд нь багасаад эхлэхээр нэг л юм ингээд дутаад эхэлж байгаа. Тэгээд тэр нь бол ялч байгаа ганцаардах мэдрэмжүүд байгаад байдаг. Тэгээд энэ ганцаардах мэдрэмжээ за жишээ нь зарим хүмүүс болохоор тэг гэж байгаа байхгүй. Зүгээр л эморж байгаа юм бол надад бити шийдгээд байгаа байхгүй. Аха. Тий. Шийдэхгүйгээ шийдчих. Тэгээ зүгээр л яг мэдэр байгаагаар нь бай. Тэгээд байдаг. Тэгэхээр яг энэ мэдрэмж орж ирээд
Чиний хувьд юу яаж харьцаж байна? Наач за би бол яг үнэ хэлэхэд энэ тал дээр бол тийм эксперт нь бол биш. Эннийхээ учрыг ер нь бас олоод явж байгаа хүн. Тэгээд яг хоо энэ дээр ингээд би бас нэлийн судалж үзсэн. Хүмүүс ер нь яад юм байна. Ганцаардахаар яад юм байна гингүүт. Ер нь бол хоёр өөр төрлийн нэг тийм философи маягийн зүйл байгаа. Эхний тал нь бол чи өөрөөрөө бүтэн байх хэрэгтэй. Чи хинээс ч хамаарлахгүй байх хэрэгтэй. Тэ? Чи ямар нэг зүйл хайж байгаа бол тэр хайгаад байгаа чинь чиний буруу баягийн те. Буруу ч биш. Зүгээр чи тэр зүйлээ түрүү хэлжсэн чи яг ингээд анзаараад өнгөрөөчтэй. Тэгэл тэр зүйл чинь болдгоор болно гэж байгаа. Нөгөө тал нь болохоор энэ бол угаасаа хүний зайлшгүй хэрэгцээний нэг. Тэ хүн угаасаа л эволюцээр бодоод үзэхээр овог амиг тариалагдчих ирсэн. Тэгээд ер нь бол хүн ганцаардал гэдэг чинь айгүй serious эмоц. Яг гэвэл одоо хувьслын биологоор бодох юм бол чи ганцаараа байсан бол идүүлэх гэж байна гэсэн үг байхгүй юу? Тэр чинь тийм чухал мэдрэмж, суур мэдрэмж болохоор чи одоо бусад хүмүүстэй харилцаан дээр авахар тийм найзуудтайгаа уулз, сайн найзтайгаа уулз, гэрийнхэнтэйгаа гээд тэгэхээр тийм хоёр жоохон өөр үнцэг байгаа. Тэгэл энэ хоёрыг жоохон холиол явах хэрэгтэй юм шиг санагдсан. Миний бодлоор тий одоо эхний философи нь бол за би үнэхээр тий анзаарч өнгөрөөе. Тэгээ энэ мэдрэмжийг ажиглая, сонсъё, илэрхийлэх орон зайг нь илэрхийлье. Гэхдээ бас давхар тий одоо тэгэл гэгэрцэн лам хүн л биш бол миний бодлоор бусад хүмүүстэй харилцах шаардлага гардаг. Тэгээ энэ дээр бас нэг сонирхолтой юм. Би ингээд зүгээр ингээд найзуудтайгаа гэрийнхэнтэйгаа уулзаад явж байхад бас ер нь бол гайгүй болно. Тэгсэн ч гэсэн цаанаасаа бас яг нэг тийм эмэгтэй хүний тийм романтик тэ мэдрэмж хүсдэг юм бас байд юм шиг байна. Тэгээ тэрийг бол би учрыг нь бол нэг олоог байгаа. Тэгэл хаяа нэг октотой уулзч ч юм уу те. Тэгээ нэг сони ингээд за нэг орой ингээд суугаач юм ингээд нэлийн тэрвэрүүлнэ шүү дээ. Тэгэнгүүт маргааш нь ингээд амар хаппи болж малц те. Тийм. Тэгээ энэ дээр би ингээд харахаар ингээд жоохон юм бодож байгаа байхгүй хүү юу илээ те. Би чи ингээд ганцаар чинь гэж одоо найзтайгаа уулзч ингээд зүгээр яг болоод байсан ч гэсэн те зүгээр ингээд тэрвэрлээд ингээд жоохон байцсан чинь маргааш нь баг айгу хаппи явж гин ч гэдэм үү те. Тэгэхээр ингээд хүн тэнчнээс бас тэгэл өөрийнхөө хэрэгцээг бас харж ин л та те. Надад бас ийм хэрэгцээ байд юм байна. Ийм зүйл хийвэл те ийм тэмж авт юм байна гэд. За түр пауз авчи. Энэ удаагийн дугаарыг Германы Dane Pharma-гийн Brain Active бүтээгдэхүүнээс туслалтаагаар 5 хүнд хүргэж байна. За Brain Active бол тэр чигтээ тархины амин хичээл байгаа. Бид нар өдөр тутамдаа оюуны ажил хийж байгаа хүмүүсийн хувьд болохоор тархиа ажилуулад хамгийн гол нь унтаж байхдаа ч юм уу альсэл хоолноос тархиныхаа амин дэмээ бүрэн авч чадахгүйгээр ингээд өнгөрөөд байдаг. Үүнээсээ болоод нэг л мэдсэн чинь би нэрээ юу бодож илөө. Альсэл амархан ингээд математикийн томьёонууд төр гацч юм уу иймэрхүү тохиолдлууд гараад ирдэг. Тийм учраас Brain Active болохоор таны тархины амин хичээл болно. Хамгийн гол нь дотроо гинко билобагийн ханд, мелисагийн буюу нэмгний бальзмаа ханд, пантотоны хүчил буюу витамин бета, кофеин, омега 3 зэрэг тархинд шаардлагатай амин хичээлүүд бүгд багтсан байгаа. Иймээс та хэрэг тархиа бүтэн функцээрээ бүрэн ажилуулахыг хүсэж байгаа бөгөөд өөрийнхөө хөшрөлтөйгөө эсрэг тархинд анхаарлаа хандуулмаар байгаа юм бол Brain Active бүтээгдэхүүнийг ашиглаж үзээрэй гэж санал болгомоор байна. Brain Active маань таны хамгийн ойр эмийн сан, бүх эмийн сангууд дээр байгаа шүү. За ингээд гос орцгоё. Зарим зүйлүүдийг бодохоор хүн нэг өөр дээр айгу болно стоп хийгээд байдаг хүмүүжлийн хувьд ч юм уу ёс суртахууны хувьд ёс зүйн хувьд чи чинь ийм байх хэрэгтэй шүү дээ тийм байх хэрэгтэй шүү дээ гингүүтээ зарим зүйлүүдийг үнэхээр магадгүй чинь сэтгэлээсээ хүсэж байгаа мөртлөөс ямар нэгэн байдлаар моралитигийн буюу ёс зүйний тийм олон зогсоолнууд байгаа. Тэр олноосоо болоод хүн ер нь одоо юу гэдэг цаг 90 үе өнгөрөх тусмал одоо ингэж амьдрах байсан хүн улам ийм болоод тэгэхээр ер нь яаж хүн яавал яг үнэхээр жинхэнэ өөрийгөө хүлээн зөвшөөрөх вэ? Юуны дөрөнд чи морал гэж ярьсан шүү дээ тий. Би бол миний амьдралдаа барьдаг философи бол надад бол морал сайн муу гэж бол байхгүй. Тэр бол яг хөө тэгэл нилээ нийче философи уншснаас болсон баг. Тэгээ ер нь ингээд зүгээр дэлхийн ертөнцийн дээр хараад байх тий. Амьтан дээр ч гэсэн хараад байхад амьтанд сайн муу гэж байх уу. За одоо тий арслан яа тий янзаг барьж идлэхэд тэрийг муу гэхгүй. Тэгээд би яг тэгээ бодохоор хүн яагаад ийм сайн муу гэдэг ойлголт хаанасаа гаргаад ирв? Гэл ухаад ирэнгүүт тэгэл тэр христийн шашин маш ингээд өнгөрсөн лүгээ явчихна. Тэгээ тэрэн дээр бол нийче бол тэгж хэлжсэн. Энэ бол хүн тэ ер нь бол тэмээ гэдэг үе шатн дээр бүх тийм дээрээс гаргаж ирсэн тэр тэ чи одоо хөрштөгөө ивтэй бай, бити хүмүүст үгүй гэж хэл, nice баймаа гэдэг тийм үн цэнүүдийг тэрийг бол ингээд тэ мөрөн дээрээ даваад гарчлаа. Одоо чи арслан болох хэрэгтэй. Арслан болно гэдэг нь чи өөрийнхөө үнэт зүйлийг гаргаж ирээд өөрийнхөө замаар алхаад
энэ бол миний хувьд зөв, энэ бол миний хувьд үнэн. Яг бусад хүмүүстэй нийгмээрээ үгүй гэжсэн ч гэсэн энэ бол миний хувьд үнэн гэдгээр яг илүү өөрийнхөө замаар алхаж байгаа тийм одоо хувирлын үе шат гарч ирдэг. Тэгээ тэгэнгүүт бас олон асуудлууд гарч ирнэ. Нэгдүгээрт ганцаардaltaй. Тэр чинь бас чи ганцаараа тэр өөрийнхөө замаар алхаад ирэнгүүт айгүй тогтворгүй шүү дээ тий. Ингээд зөв буруу нь мэддэхгүй. Ер нь бол тийм тэрнээс болж ер нь бол Ницше яг тэгж анхааруулж байсан. Тэгээ хүн бол өөрийнхөө үнцнийг гаргаад ирэх юм бол тэгээ бурхан хүчлээ гэж тэгж хэлж байсан. Надад бол тэрнтэй холбоотой юм шиг санагддаг тий. Тэрнээс цаашаа яваад ирэхээр чи өөрөөргөө хүлээн зөвшөөрөх гэдэг дээр зүгээр ярьж байгаа чинь нэг бодогдсон юм. Би ингээд ер нь сүүлийн үед бодож үзсэн. Яг ингээд энтэй холбоотойгоор ер нь эцээцт яг хүн юун дээр буруутдаг вэ гэхээр өөрөөсөө урвахаар буруутдаг юм шиг санагдсан. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр хүнд бол яг өөрөөрөө хиймээр байгаа зүйл байгаа. Одоо цаанаасаа тий би яг ингэмээр би бол тэгмээр. Надад одоо жишээлбэл зүгээр жишээ авахад би одоо жишээлбэл зүгээр л нэг хэсэг зүгээр шоудаал зугаацаал цингээл явж явах тийм хүсэл байдаг байсан. Тэгээ энэ бол айгүй жоохон controversial сэдвэлтэй тий. Миний хувьд бол их баланс нь ихэнхдээ нөгөө талтай байдаг байхгүй. Дандаа л ингээл чи үр дүнтэй байх хэрэгтэй ингэх тийх хэрэгтэй гэдэг. Гэхдээ би тэр дуу хоолой тийм хүчтэй байхад тэрнээсээ урваад үгүй тий. Би зүгээр энийг хийх ёстой гэдээ өөрийгөө хүчлээ зодоод аваад явсан болвол ер нь бол надад тийм сайн зүйл тохиолдохгүй байсан баг тий. Би илүү тийм хүчтэй энергитэй тий. Тийм байх байсан болов гэж боддیں۔ Тэгэхээр зарим нэг амьдралын үе мөчлөгт хүн ингээд яхаарахгүй яг цаасан дээр харахаар нэг алдаа гаргаад байгаа юм шиг тийм үед байдаг. Тэгээд тийм үед тэгээд яхаарахгүй тэр алдааг гаргах ёстой ч юм шиг санагдаад байна. Тэгээд яг хоо энийг би бас яагаад ярьж байгаа гэхээр одоо хүн орондын харилцаан дээр би одоо жишээлбэл энэ алдаа гаргасан юм шиг санагдаг. Би зарим нэг хүнтэй хитрхи удаа харилцаанд байхдаа тэр харилцаа хаашаа явахгүй ч гэдгийг мэдсээр байж тэр харилцаанд удаан байсан. Тэр яагаад гэсэн бэ гэхээр би өөрөөсөө ер нь бол урвсан байна л гэсэн үг тийм. Илүү тав тухай бодоод урт хугацаагаа бодоагүй өөрөөсөө урвсан. Тэгээ ер нь амьдралд гаргаж байгаа бүх шийдвэрүүдэд харахаар тэгэл ер нь би өөрөөсөө урвж гин үгүй юу гэдгээр л ер нь хэмжижвэл болох юм шиг санагдаад байдаг. Тэгээ тэр үедээ яагаад ч юм те цаасан дээр харахад буруу шийдвэр юм шиг мөртлөө чи өөрөөхөө те чамд зөв санагчивэл тэр бол зөв шийдвэр гэж бодож тийм. Айгу нэ. Ер нь баг зөв бурууч байдаг юм биш үү те. Хүний амьдрал дээр бол тийм надад бол зөв буруу гэдэг зүйл байхгүй. Бүх зүйл яг одоо яг философор ярих юм бол ихэнх зүйл одоо шатлалтай ярьдаг те дээр доор. Одоо зөв буруу гэдэг чинь юмны шатлал гаргаж байна. Тэгээ миний философор бол хорвоо дэлхийн ертөнц гэдэг ямар ч шатлалгүй зүгээр нэг тийм эргэлдэж байгаа зүйл. Тийм нэг хавтан дээр байгаа гэсэн. Тэгээд ер нь яг миний амьдралын философи гэвэл бас ер нь хорвоо дэлхийн ертөнц тэр жигтэй ер нь бол хаашаа ч явж байгаа нь мэддэхгүй те. Зүгээр нэг бөмбөрцөг эргээлээдэг бид нар тэгэл энэ ч нэг амьдрал бахан те хууль зохиогоол тэгэл энэ миний зорилго энэ туйлын зорилго гэл үхэл хүн тийшээ явна л гин. Яг үндэ ер нь бол энэ хорвоо ертөнц дээр юу болж байгааг ойлгож байгаа хүн бол байхгүй л ах тийм. Үнэ. Айгуу их санал нийцсэн чинь ялангуяа яг сүүлд яг чиний кейс бол над дээр бас яг гарч ирчихсэн байхгүй. Би зүгээр яг хайртай болохоор хамт байгаагүй. Зүгээр ганцаардмааргүй байсан болохоор нэг хүнтэй хамт байж хэсэг үтсэн. Гэхдээ тэрийгээ бас тодорхой хэлсэн. Тэгээд тэрнээсээ болоод мэдээж нөгөө хүнд бол айгүй хэцүү санагдсан. Магадгүй ингээд нийгмээр харахаар нэг буруу байв хүн хомдоочлоо. Гэхдээ тэрийг би туул үтсэн болохоор би өөрийгөө илүү сайн ойлгож байгаа байхгүй юу гэдэг ч юм уу. Эсвэл яг одоо юу гэдэг 6 цэнгэлийн үед би оюутан байхдаа ер нь нэлээх шооцдог байсан. Нэлээх арх дарс гэж явдаг байсан. Одоо манай найз ч сайн мэдж байгаа. Тэрний ачаар тухайд би магадгүй ингээд нийгмийнүүдээр харсан бол буруу зүйл хийжсэн ч гэсэн одоо ингээд надад юу гэдэг магадгүй хүний хоорн гарцсан гэдэг нь үнэ юм бол би одоо нэг тийм хүсэл зүйл бол байхгүй байгаа болохоор тэд явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө амьдралын хэмжигтэй хизээ гэдгээс нь айгүйг шалтгаалдаг юм шиг байна тий. Магадгүй яг одоо ингээд зөв буруу гэж яригдчих магадгүй гэсэн тэр чинь хизээ яаж хаанаас ямар өнцгөөс харах бас гэдээс айгүйг шалтгаалдаг. Энд дээр юу гэж бодож байна? Тийм. Түрүүнхтэй нэг хэлсэн юм дээр чи юу хүсээгүй харилцаанд байна гэдэг ер нь айгүй түгээмэл зүйл юм лээ. Тийм. Энэ бол би бол найзуудаараа байнга харж байгаа. Ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ ер нь бол айгүй түгээмэл. Тэгээд түрүү юу асуусан бэ? Өөрийнхөө тийм ер нь яг зөв буруу гэдэг цаг хугацаанаас шалтгаалдаг асуудал уу? Тийм. Би өөрийнхөө хувьдаа бол тэгж нэг
зөв буруу гэж бол хэмждэггүй. Тийм. Тэгж хэмжээч яах юм. Тэгээд тэгж хэмжүүл яг уу те өөр өөртөө гимшээд би ингэчлээ гэд яг уу зөв чиглэлтэй оруулах талаар гэвэл те яг уу тэр талаар бодож болно. Тэгвэл тэгэхээр бол зүгээр л тэгэл зөв чиглэлтэй оруулахад л хангалттай. Тэр нь бол зөв буруу гэд те тэмдэг наагаад тэгээд дээр нь хүн чинь ер нь яг цагаат л бол өөр өөргөө айгүй шүмжилдэг юм та. Тэгэл энэ дээр чи нэг юм ингэчлээ ингэхгүй байсан гээл тэгэл нэг алдаа гарахад бол хангалттай шүү дээ. Тэрэн дээр нэмээд өөрийгөө те буруутгаа одоо занчаад тэнгуү чин тэгээ тэр хүн чинь одоо жоох хүүхдийг жишээлбэл тэгээ загинчих юм бол юу ч ойлгохгүй шүү дээ. Тийм юу ч ойлгохгүй бараг тэр чинь сандраад те өөдөөс нь те архирдаг ч юм уу. Эсвэл тэгээ ямар ч өөрчлөе гэсэн одоо хүсэл төрөхгүй те. Загнуулахгүй тул яах вэ гэдэг. Тийм загнуулахгүй тул яах вэ гэдэг одоо тэрнээс болол те эвтэхий хэлээд за одоо тэгвэл ийм юм болцсон юм чинь одоо хоёлын ингээд засаа ирээдүйд ингэх ёстой байна гэл явахад хангалттай. Тийм. Тэ айгу нэ жоохон байхад гисэн чи айгу санаж байна. Nokia-н дээр айгу тоглоом тоглоод Snake-нд тоглож байгаа л тэгээд ер нь нэг удаа загнуулчихсан. Тэгээ загнуулаад би ч нөгөө хүүхдээс үед юу гэж бодож байгаа юм бэ гэвэл болиё гэж бодохгүй байгаа байхгүй. Тэгээд болохоор за тэгвэл дараа нь би яаж нууцаар те 0-0 орсон үедээ Snake тоглох уу гэдэг талаар л бодож байгаа. Тэгэхээр яг гоё амьдрал янз бүрийн зүйл тохиолдсон. Тэгээд тэр олон дээр хамгийн гол нь өөрийгөө шүүмжлээ зүгээр ингээ буруутгаад ч юм уу альс л өөр арга сүвд нүхэд олоод тэгээд бодоод байхгүй альсэл зүгээр дараа нь юу болох вэ гэж одоо дараа нь тэрийгээ дахиж яаж тавтахгүй байх вэ альсэл би одоо юу хийх ёстой вэ гэдгээ бодох уу гэдэг бол айгүй том амьдралыг өөрчлөлт зүйлүүд нэг юм шиг байгаамаа. Тэгээд яг наадтай ч холбоотойгоор ер нь энэ допамин гэдэг айгүй надад сонирхолтой сэдв юм шиг санагдаад байгаа. Ер нь ингээд хараад ахаар ихэнх хүн одоо жишээлбэл буруу зүйлээс допамин авдаг гэд Монгол тийм айгүй том асуудал болоод байна гэж нэг найз хэлж ирсэн. Тэгэд яагаад тийм юм болоод байгаа юм бэ те? Одоо допамин гэвэл юу ч байж болно, зурагт үзэх, тоглох, уух, шоодох юу ч байж болно. Яагаад тийм юм те хүн тийм зүйлд автаад байна гэдэг бас надад айгүй сонирхолтой санагдаад байгаа. Би бас ер нь сүүл анзаарсан яг утсаа яхаарахгүй их оролдох үед бусад зүйл хийх мотивац айгүй буурчтай юм шиг санагдсан. Тэгээд те утсаа илүү бага оролдоод илүү тийм натуралаараа те одоо нөгөө өөдөж сур гэдэг штэ зүгээр нэг тааз ширтээд суух. Би өчтөр яг тэгж тааз ширтээд нэг жоохон хөгжим сонсоод суусан. Тэгж сууж байгаа л босоод юмаа ихтэл айгүй амархан байсан. Тийм. Тэр үед би өчтөр бол бас айгүй залхуурсан байхгүй. Яхааргүй ингээл босч ирээд шууд уцаа хуцсан. Тэрнээсээ болоод ингээл яг юмаа суух гал хийж ерөөсөж чадахгүй. Тэгээ би бүр гайхаад ингээд яагаад юмаа чадахгүй байна гэж. Тэгээд угаасаа өөрийгөө би хэлсэн шүү дээ. Би өөрийгөө бүр тийм амар хүчилж чаддаг хүн бол биш. Яхааргүй өөрийнхөө яг хиймээр байгаа зүйлээ л хийчдэг. Тэгээд тэр зүйл рүүгээ тэмүүлдэг болохоор яхааргүй тэгээд за жоохон амралт хэрэгтэй юм шиг байна гэж жагаад тэгээд буцаад суугаад тэгээд тэр ихчээрээ шууд шүнжгөө суудсан. Зүг. Ажил их ширэн гоё шүү дээ. Яа допамины детокс гэж би бол хэлэхгүй. Гэхдээ яг сүүлд 100 болохоор би яг хэрэгжүүлсэн зүйл маань ямар ч өглөө 5-6 цагийн хооронд сэрдэг бай. Тийм. Хэрвээ би өглөө сэрэх юм бол би орой эрт унтна. Тэр чинь нөгөө нэг компанид хараалагдахгүй байгаа учраас нойрны менежмент зөв хийж чадахгүй бол буруу болоо тэгээд ер нь эрүүл мэнд юм тийм ээ. Ядахнаа ингээд нойр муутай байх юм уу сэтгэл санаанаас хулаад за сэтгэл санаа муудаад би ингээд стресстэй эхлэх юм бол ядаж ингээд арьсан дээр юм гардаг ч юм уу одоодны үйл ажиллагаанд олддог ч юм ингээд амар олон зүйлүүдийн үндэс шалтгаан болонгууд нь ердөөсөө миний өглөөгөө би яаж кик оф хийж байгаа гэдэг шалтгаалсан юм байна гэд тэгэж яг одоо тийм амьдралын хэм маяг туршаад үтсэн чинь надад ажил бүр амар амттай санагдсан байхгүй юу. Тийм. Өглөөс ирээд би ингээд ажил хийгээд нэг кофе шопт очоод ч юм уу би ихтэй хвчлэн гүйчээд нэг араас нэг кофе шоп ордог гэсэн. Тэгээд эхлэнгүүт нь хүн болгон сэрээгүй үед би ингээд бүр амар олон ингээд ажлууд ингээд амжилтсан. Хүн чинь нөгөө нэг өөрийгөө ялна гэдгээс амар том таашаал авдаг юм байлээ шүү дээ. Бүх нөгөө нэг допамины хамгийн доод түвшинд нь оруулаад эхлэв. Зүгээр л нэг мэйл ингээд бичээл савсан чинь бүр ингээд ялгарч байгаа байхгүй ингээд хамаг юм. Тэгэхээр яг тэрийг хийхийн тулд ихтэй би бас жамтай жоохон санал нийцэхгүй байгаа зүйл нь баг хүчлээд хийх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Зүгээр бүгдийг нь ингээд хаяад маа бол гэд. Тэгэхгүй бол хүн өөртөө яхаа аргагүй нөгөө нэг айгу зөөлөн ханддаг амтан шүмжилдэгдсэн стил зөөлөн хандаа тэгээ дахиад шүмжлээ зөөлөн хандаа дахиад шүмжлээ гэд яваад байгаа болохоор нэг бол зүгээр шууд маа гэж зогсоох нь яг нэг тийм мэдгүй одоо дийлэх монголчууд айгу зөөр үйлчлэх юм шиг санагдсан.
Наач аягүй сонирхолтой байна. Чамд одоо жишээлбэл хүчлэх нь илүү зөв юм байна гэж штэ. Ингээд бодохоор яг түрүүний хэлсэн шиг чи яг өөртөө ажиллах тэр арга олох хэрэгтэй болчихж байгаа. Манай нэг найз одоо жишээлбэл Дэвид Гогинс амар дуртай. Тэгээ бүр ингээд ер нь бол одоо жим юм дээ штэ. Айгүй мотивац авахтаа өөрийгөө үзэн яддаг штэ. Сул дорой байна гэж үзэн ядчихэд тэгж амар хүч авдаг. Тэнгүүт би бол надад уусаа тэр нугасаа ажиллахгүй. Тэгээ ингээ харангуйттай манай тэр найзд бол яг тэгж хүчлэх нь бүр яг айгүй сайн ажилдаг. Одоо нөө mental toughness гэдэг штэ тий. Яг л тархиныхаа хувьд тийм үнэхээр хүчтэй, хаттай, юу ч ирсэнтэй буулгаж авч чадхаар тийм хүчтэй байх нь илүү үн цэн тий. Тэнгүүт миний хувьд чи илүү ингээд тий одоо spontaneous гэдэг штэ илүү яг flow-оор явах нь илүү надад илүү бас илүү үр дүнтэй ажилт юм шиг санагдаад байна тий. Зөв. Окей, чиний контентод бас нэг хэд асуултууд асууя. Амьдралыг загварчлах боломжтой юу? Загварчлал гэхээр одоо юу гэсэн үг яг одоо тэгшгэлд оруулна гэсэн үг. Тий, амьдралаа яг пландаад тий. Хүн болгоны гой амьдэрчмаар байгаа шүү дээ. Харахаар. Тэгээд бодорвол бол би айгу successful залуу гэж боддтой. Угаасаа Google-д ажилладаг. Тэгээд хүн болгол Google-д ажиллахыг хүсэж шүү дээ. Тэгээд бас өөрийгөө сайн контрол хийж чаддаг гэж би бас бод. Яг өслүүд бол байгаа гэхдээ that's fine. Тэгэхээр яг яаж ер нь яг ингээд гоё амьдрахын төлөө ер нь амьдралаа загварчлаад план ер нь болдог гэж боддог. Тэг миний хувьд бол боломжтой гэж боддог. Тэгээд миний нэг боддог юм нь бол би одоо жишээлбэл YouTube дээр хэдүүлээ өөрсдийнхөө тэг болж чадах болох хэвээр тийм юм болцгоо гэж хэлдэг. Тэгээд тэрэндээ бол би өөрөө бас ер нь бол яг бот 100% итгэлтэй байдаг. Тэр нь миний хувьд юу гэсэн үг вэ гэхээр хүн болон өөрийнхөө урд боломжтой байж болох хамгийн сайхан амьдралыг бүтээх хэрэгтэй гэж боддیں۔ Яг заахаа жоох ингээд сексист байж байгаа. Гэхдээ эрэгтэй хүний хувьд бол энэ бүр хамаагүй чухал зүйл. Яг тэгвэл эрэгтэй хүн чинь хариуцлага өөрнө. Эн чинь зөвхөн чиний тухай штэ. Чиний гэр бүл байна. Үр хөвгт ирээдүйн үр хөвгт чи яах юм? За эхнэр чинь өвдлөө, ажилгүй боллоо. Чи тэр үед те яг юу хийж бүтээсэн бэлтгэлтэй байна уугүй юу те? Сэтгэл санааны хувьд яг түшиж чадахгүй гэдэг зөндөө зүйлүүд байгаа. Тэгээ ингээд харахаар миний бодлоор бол яг миний хувьд хамгийн сайхан амьдрал юу юм бэ гэвэл ерөөсөө л сэтгэл хангалуун тэгээд эрхчлөөтэй байхыг хэлж байгаа. Тий. Тэгээ эрхчлөө гэдэг айгу сонирхолтой зүйл. Тий. Би өмнө нь бол яг мөнгөний талаар нэг тийг сонирхдаггүй байсан. Тийм болохоор ч нэг тийм амар карьерийн амбиц бүр тийм сүртэй байгаагүй. Google-д ороод тэгэл ер нь бол хандсан байсан. Гэхдээ ер нь сүүлийн үед бодоод байхад мөнгийг бол их хүн тэгэл байр машин ууж идэх гэж боддог. Гэхдээ мөнгө бол тэр чигтээ эрхчлөө. Чи сонголтоо эрхчлөө. Чи өглөө босоод тэ хинч чанд юу хийхийг чинь заахгүй. Чи өөрөө хиймээр байгаа зүйлийг хийх тийм эрхчлөө. Чи заавал төвчрээнд яваад 9-с 6-гийн хооронд тэ хүн амьтанд загнуулаад хийх гэсэн юм хийгээд сууж ийн. Окей. Тэгээд тэр амьдралыг чи хүлээн зөвшөөрч ивэл тэ окей. Тэгвэл тэ чи уртгаа хийгээд явж иж болно. Хэрвээ тэгмээргүй байвал тэрнээсээ гарах эрхчлөөг хайж эхлэх хэрэгтэй. Тэнгүүт миний бодлоор мөнгө бол чухал болчихж байгаа. Хүн хангалттай одоо санхүүгийн эрхчлөөнд хүрэх юм бол тий би натаа чи хийхгүй би өөрөө хиймээр байгаа зүйлийг хийн хиймээр байгаа хүмүүстэйгээ хийн хиймээр байгаа зүйлээ хийн тий өөрөө хиймээр байгаагаар хийн гэдэг. Тэр бол надад айгүй үнцэнтэй зүйл тий хамгийн үнцэнтэй зүйлүүдээ нэг юм шиг санагцсан. Тэгээ тийм болохоор би бас YouTube-ээр баг зэрэг паузлаад илүү одоо ажлын хажуугаар стартап хийгээд явж байгаа. Тэгээ ер нь бол гол зорилго нь за яг мөнгө хийх тий. Гэхдээ тэглээгээд заавал өөрийгөө зовоогоод байх шаардлагагүй. Өөрийнхөө сонирхож байгаа сэдвэр тий сонирхож байгаа технологи ашиглаад яг AI ашиглаад тийм зүйл дээр ажиллаж байгаа. Тийм. Зөв. Аюу санал нийцсэн. Амьдрал мөнгө хэрэгтэй. Хэрэгтэй. Аз жаргалтай байх гэх юм бол аз жаргалтай би бас шууд холбогддог л гэж бодоод байна. Аз жаргалтай холбоотой. Ядаж би ингээд бодоход мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болно нэгүүд би магадгүй нэг мөрөөдлийн машин авчих юм бол би happy л байхгүй юу? Тэгээд зүйлээс наацхан л ихсэн л дээ. Тэгээд энэ бас нэг тийм нийгэм дээр яваад байдаг айгүй тийм талцдаг сэдвүүдийн нэг юм шиг байгаа юм. Хэрэгтэй мөнгөтэй байх хэрэгтэй гэдэг дээр байх хэрэгтэй. Би бол яг эертэй early 20s гэдэг шүү дээ. Тийм нэг их сургуулаа төгс мөнгөсж явах үедээ бол би зүгээр сэтгэлтэй хөдөлгөгддөг байсан. Тэгээд философийн подкаст хийж эхэлсэн. Энэ бол миний амьдралын утга учир юм байна гэж удаа тийм. Миний хамгийн их дуртай зүйл гэж удаад хийсэн. Тэгээд тэрийгэ дагаад явах юм бол мөнгө болно гэж боддог байсан. Одоо бол яг тэр бодол баг зэрэг өөрчлөгдсөн.
Тийм. Тэр чиний хэлснээс бас одоо миний хэлж байгаа зүйл заавал итгэх албагүй гэж байна шүү дээ тий. Ер нь бол ихэнх хүмүүс одоо ямар нэг зүйлийг уншаад ямар нэг мэдээллийг авчаад энэ ийм юм байна гэд шууд хүлээгээд авчдаг. Ялангуяа тэр хүн мундаг хүн байх юм бол тий. Яа дээ за бүрийн угаасаа айгу мундаг бүрийн ингээл энэ ер нь бас үнэн сонсогч ин тий. Тийм чи ер нь үнэн байх гэж боддог. Тэр бас айгу яг жинхэнэ одоо яа тийм өөрчлөлтийг авчрахад жоохон хэцүү юм шиг санагдав. Тэр бол зүгээр нэг хоосон мэдээлэл байдаг. Тэрний дараагийн түвшин юу вэ гэхээр хүн дотроо яг ер нь бол юу болж байгааг анзаарах те. За би нэг үзэл бодлыг баримтлалыг барьдаг байлаа гэж бодоход энэ яг хаанаас гараад ирв? Би хизэнээс ингэ боддог болчихов. Энэ үнэн үгүй юу гэд. Тэгээд одоо жишээлбэл тэрийгээ би жишээлбэл за тэр үзэл баримтлал маань намайг дэмжиж гин үгүй юу те. Жишээлбэл за надад нэг үзэл баримт байлаа гэж бодъё. Би хүмүүсээс илүү байх ёстой тий. Тийм үзэл баримт хаанаас ч юм за яа хин нэг суут ухаан нэлээл чи илүү байх ёстой гэж бодсон тий. Тэрийг гэхдээ хүн яг өөр төрөө тулж ирээд окей за надад ийм үзэл баримт байна. Энээс болж юу болж ийнэ гэхээр би өөрийгөө банк хүмүүстэй харьцуулж байна. Би гадуур явж байхдаа тий одоо яа тий би гой харагч гин үү? Би тий зүгээр байна уу? Ингэж гин үү? Тэгж гин үү гэд сэтгэлийн амар амгаланг нь бас ер нь л аваа ичж штэ. Тэгээ ингээд бодоод ирэнгүүт ер нь бол хүн эцээц яг ингээд өөрийгөө дотор болж байгаа бүх зүйлийг л яг ингээд эхний ээлжинд яг анзаарах, харах тий. Үнэхээр ийм зүйл байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх. Тэгээд дараа нь энэ надад хэрэгтэй зүйл үгүй юу гэдгийг бас ер нь өөртөө тунгааж бодох хэрэгтэй юм шиг. Айгуу сонирхолтой сэдв дурдлаа. Харьцуулалт гэдэг чинь. Яг орчин үед бол баг хамгийн том одоо юу гэдэг сэтгцийн зүйл байхаа. Энэ бол тий сошиал медиа зүйл гараад зарим хүмүүс бүр тэгдэг гинэ. Одоо юу гэдэг нэг хоёр найз нь ингэ цүнх авцсан одоо айлч брэнд тий. Тэр цүнхгүй л бол би хинч биш. Гэзүр тэгэж боддог хүмүүс бас зөндөө байгаад байгаа. Тэгэнгүүт нь би яг хуу бүр огт харьцуулалт хийдэггүй одоо юу гэдэг өөрийгөө бусдад харьцуулдаг гэж бол хэлэхгүй би зарим хүнд бол хатаархдаг яг үннийг хэлэхдээ бол тийм тэгээд зарим тэгэхээр энэ зүйлийг яаж одоо юу гэдэг айгу ирүүлээр өөртөө хэвшүүлэх вэ юу гэж бодож байна. Ер нь бол хамгийн түрүүнд тэрийг анзаарах хэрэгтэй баг. Зарим хүмүүс яг үндэ баг би тэгжиж гэж боддоггүй. Тийм одоо анзаарах тийм орон зайч гаргаж ирдэггүй. Өөрийнхөө мэдрэмжийг анзаардаггүй. Тэрнээсээ болоод одоо тэр эмоцтой баригдаад хүлэгдээд тэр чигтээ ер нь бол явцсан байдаг. Тэгэхээр яг завсар гаргаж ирээд тэрийг анзаарч байна. Би харьцуулаад байна шүү дээ гэд харахад тэр чин нэлээд том алхам болчихж байгаа. Тэгээд тэрнээс цаашаа бол миний бодлоор ер нь хэцүү. Би бас ер нь өөр дээр анзаарсан. Өөрийгөө бас ер нь бас харьцуулна. Энд тэнд явж явах те. Тэг би одоо зүгээр харагч байна уу? Яаж ийн ийж ийн те. Би чи ингээд бас кул байх гэдэг шүү дээ. Тийм. Дотроо тийм юм болж байгааг анзаарчингууд би чи ингэдэм биш үү, тийм. Тэрийг бол бас заавал шүүмжлэх хэрэггүй. Би яагаад ингэж байгаа гэхээс илүү миний дотор ийм зүйл болж байна, тийм. Ямар сонирхолтой хүн чи ингэж өөрөө бас мэдж авч штэ. Би өөрийгөө сайн мэддэг. Би бол одоо өөрийгөө айгуу сайн мэддэг гэж боддог. Тэгсэн ч гэсэн тэгэл янз бүрийн иймэрдүү бодлоод ингэ явж идэг байгаа байхгүй юу. Тийм. Яг өөрөөхөө бодож исэн шиг хүн биш юм шиг, тийм. Яг өөрийгөө анзаараад ирэхээр бас тийм зүйлүүд байна. Тэгээд тэрнээс цаашаа болвол тийм миний бодлоор яг тэр ихтгэл үнэмшил гэдэг зүйлүүд бас айгу чухал юм шиг санагддаг тийм. Яг яагаад харьцуулаад байна тийм яг хаанаас гараад ирж байна гэдэг чинь бас тэгэл одоо хүүхэд нас мастай холбоотой ч юм уу тийм. Одоо жишээлбэл яа тийм одоо би жишээлбэл олимпиад нийлэн ордог байсан. Тэгээд тэр чинь бол байнгын харьцуулалт шүү дээ тийм. Чи хэдд орсон байна. Ерөөсө тэрнээс өөрчлөл хамаагүй. Тэгэхээр чи хүн ерөөсө өсгөөсөө эхлээд нийгэм нь шууд чагсаагаад эхэлчихэж байгаа байхгүй. Чи 1, чи 2, чи 3 гэд. Тэгээ ингээ ирэхээр баг цаанаасаа програмчлагдсан зүйл юм шиг тийм. 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 Бүр амар айгуу санаад тий. Журнал гэдэг билүү. Нөгөө нэг бид нарыг 10 жил байхад яг дүнгууд нь ингээд бүгд бичигддэг шүү дээ. Нэг дэвтэр дээр. Тэгээд багшийн журнал айгуу нээлттэй дандаа байж идэг. Тэгээд тэр дотор ингээд харангууд нь шалгалтын дээр тэр тэтийг авсан байна гэдэг бүх мэдээллүүд нь айгу нээлттэй байж байгаа болохоор бүр ингээ багаас нь одоо яг арай дээр болсон байж магадгүй л дээ бүр багаас нь бид нарын тулаан дотор бол харьцуулт гэдэг зүйл бол аль хэдийн үүсэт эхэлсэн. Тэгээ би болохоор ингэж боддیں۔
Тэгээ яах вэ те ер нь яах вэ тэгэл хүнлийн чинь саяны анзаарсан байна гэдэг нь чухал болохоос ч тэр харьцуултаас бид нар бол эзэж гэгэрч болж чадахгүй. Хамгийн гол нь хүн өөртөө үнэн байх гэдэг нь амар надад чухал юм шиг санагдсан. Тэгээд би тэрийг яг одоо баг энэ тоглоомчгүй баг сая өнгөрсөн 12 сараас хэрэгжүүлж байгаа. Тэгэхгүй би өмнө дандаа ингээд би ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй, би ингээд төгсөх хэрэгтэй. Зөв байх хэрэгтэй гэдэг өөрийгөө дандаа кодлоод тэгээ тийм биш байгаадаа ингээд анзаар одоо бухимдаад тэгээд тийм биш болоод ирэнгүүтээ өөрийгөө үзэн ядаад тэгээд өөрийнхөө юусаа амьдэрч чадаагүй юм байл ингээд бодглохлоор тэгэхээр надад зөндөө муу талууд бол байгаад тэгээд тэр муу талаа заавал ил гаргаад их шаардлага байхгүй ч ядаж дотроо би чинь сууг юм байна шүү дээ тийм бодох нь л амар чухал юм шиг байна. Айгу хүнд сэдвээ миний бодлоор хүн өөрийгөө хангалтгүй байна гэж мэдэрхэн шүү дээ. Харьцуулах юм бол ер нь бол өөрөөс нь дээр хүн байгаа. Тэгэхээр хизээ нэг цаг зарны хүмүүсээ ажууд ер нь харьцуулах юм байхгүй ч гэсэн би ингээд өөрөөрөө нэг л хангалтгүй байгаад байна те. Өөрийнхөө хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаад байна. Тийм. Тэгээ бас ингээд энийг бодохоор бас ингээд нэг тийм сэлэм шиг те. Нэг бодлын хурцлж өгч чинь чи дутуу байгаад байна. А гэхдээ нөгөө талаасаа чи дутуу байна шүү дээ. Тэр чи бас хэцүү мэдрэмж шүү дээ те. Бид нар одоо жишээлбэл жоохон хүүхдэд очоод хизээч чи дутуу байна. Чи хангалтгүй байна гэж хэлдэггүй үстэй тий. Тэгж бодохоор бас нэг бодлын одоо нэг харьцуултын шийдвэр нь миний бодлоор бас хүн илүү өөрийгөө тий бусдыг илүү жоохон хүүхчиг харуул яад юм бол гэж бодож байна. Бид нар хизээч жоохон хүүхдээр очоод чи хангалтгүй байна тий. Чи яагаад ийм байхгүй байгаа юм бэ? Чи одоо яагаад гоё хувц өмсөг байгаа юм бэ гэдэг ч юм хизээч тэгж хэлдэггүй. Хэрвээ тийм юм бол яагаад бид нар жоохон хүүхдтэй гэж хэлдэг юм бол бусад том хүмүүс тэгж хэлээд байдیں۔ Өөртөө тэгээд байдیں۔ Ер нь том ч гэж бас юу үтсэн ч үгүй яг бодсон чинь тий. Ер нь тэгэл хүн бас том болдгоогүй юу гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тийм магадгүй бүгдээрээ л хүүхдээрээ шүү дээ. Яг үндэ ингээ хүүхдээрээ баймаар байдаг тий. Үсэрч хараагаад тий хинцээч харьцуулахдаггүй тий. Яг л энэ хорвоо дээр юу их гэж төрсөн тэрийгэл хийнгээ тий. Тэгээд тиймэрэ байгаа хүнийг хүртэл бид нар ер нь хараад бараг анзаардаг шүү дээ. Энэ хүн цаанаасаа нэг тийм өөр энергитэй те. Ерөөсө хэнийг ч тоохгүй яг л өөрийнхөө байдаг хүссэн зүйлээ хийгээ явж байгаа. Тэгээд одоо бас одоо урлаг те спорт юу ч байсан яс өндөр түвшинд байгаа хүмүүс бас яг ер нь тиймэрдүү байгаа юм шиг харагддаг шүү дээ те. Яг л бүжгэлж дуулж байгаа юм шиг те. Бүх зүйл нь ингээд төгс цаанаасаа гарч ирж байгаа тийм урсгал шиг мэдрэгддэг. Яг үнэ. Шууд далийн юм асуу. За. Хайр болохоор хүний авчлах хамгийн дээдиндээ таашаал. Гэж юу нэг болно ч үздэг. Тэгээд би одоохондоо тийм биш байгаа ч гэсэн би бол үнэн гэж боддог. Гэтэ тэр нь яг зөвхөн нөгөө нэг эсрэг хүстэтэй үед биш. Найзуудын хайр байна, гэр бүлийн хайр байна. Ядаж би байгалыг хараад хайрлах сэтгэл надад төрж байна. Би сая морио аялал 100 км явчаад ирэхэд бол би моринд хүртэл үнэхээр яг хайрын мэдрэмж ингээд надад төрж байгаа байхгүй юу. Тэрийг үгээр илэрхийлж чадахгүй ч гэсэн тэр надтай ингээд те цуг ингээд аян замын туусан морийг харахад ингээд миний сэтгэл ингээд нэг жоохон хөдөлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хайрын мэдрэмжийг чи ер нь юу гэж харж байна? Айгу нээлттэй л асуултаар би орхив. Ойлгоо ярилцж байгаа юм чинь. Би бол одоо аз жаргалын талаар бодохоор хайр гэхээс илүү амар амгалан боддог. Тийм. Тэгээд яг хоо хайртай бас холбоотой байж магадгүй л дээ тий. Амар амгалан байгаа бол ер нь бас хайрыг мэдэрнэ л гэсэн үг. Амар амгалан юу ч чамайг тий хөдөлгөж чадахгүй. Чи юунд ч төртөхгүй. Зүгээр л байгаагаар байж байгаа бол тэр чигтээ хайр мөн баг. Гэтээ бас хайр нь бас ер нь амар амгалан илэрхийлэх хэрэгтэй байх тий. Амар амгалан байж чадахгүй бол бас ер нь хайр яг мөн үү тий. Тэр бол илүү тийм жоохон toxic эсвэл тийм infatuation гэдэг шүү дээ тий. Зүгээр л нэг төр зургийн мэдрэмж юм шиг тий. Тэгээ ер нь яг энэ дээд төвшөндөө харангуут ер нь зүгээр хайр амгалан гэлтгүй ингээд бүх мэдрэмжүүд бас тийм хоорондоо төстэй уусж байгаа юм шиг тий. Хайр одоо итгэлцэл гэж юм тий. Итгэлцэл гэдэг зүйл бас л хайртай холбоотой тэгэл амар амгалан байх өөр юм тийм дээд түвшинд бол ийм эмоцуудыг ялахад бол надад жоохон хэцүү санагдаад байт юм бүгдийн эсвэл зэрэг мэдрэгдэг эсвэл угаасаа хүний үгийн баялагч хүртэхгүй байх тийм үгээр тайлбарлахад нэг үгээр тайлбарлахад угаасаа айгүй хэцүүлтэй бид нар өөрсдөө шамын гол нь яг үндэ ойлгодог ш тийм энэ мэдрэмжүүд чинь бас айгүй олон юм зүйд юм лээ би бас ер нь терапинд явж байхад
Манай терапевт ер нь бол надад бас ингэж заах гэж хичээжсэн. Яг мэдрэмжүүд чинь бас жоохон ялгаатай. Одоо жишээлбэл anger уур гэж байна, frustration гэж байна. Энэ хоёр чинь бас жоохон ялгаатай. Тэгээд тиймэрхүү нюансуудыг бол бид нар нэг тоохгүй. Тэгэл уурлах уцаарлах гэдэг. Одоо уур уцаар хоёрын ялгаа явж байна шүү дээ. Тэгэхээр яг тийм мэдрэмжийг бас яг олж таних гэдэг бол бас ер нь бас тийм ч амар зүйл биш юм шиг байгаа юм. Тийм. Одоо зүгээр гунилж явах ч гэсэн яг яагаад гунилж байгаа? Энд чинь grief юм уу? Эсвэл sadness юм уу? Тийм. Тэд нар чинь бас өөр шалтгаантай. Тэгэхээр бас шийдлэн ч гэсэн өөр байх хэрэгтэй гэдэг баг тийм. Үнэ. Ер нь зүгээр үг болгож бодох нь өөрөө айгүй утгагүй алхам юм шүү те. Бодохоор ямар нэг үгэнд оруулахаар тэр чинь шууд бариалчж байгаа шүү дээ. Заавал тэр үгнээсээ гарах ёсгүй юм шиг те. Жишээлбэл наадсах нь ингээд хүнд уурлах гэдэг чинь зөвхөн уур биш байгаа байхгүй. Тэн дотор гомдол явж байгаа, аль эсвэл үйл хэрэгцэл явж байгаа гэдэг ч юм уу. Зөвхөн нэг үгээр юу ч тодорхойлогдож болохгүй. Just яг тэгж нэг ямар нэгэн зүйл нь хайрцлах нь айгүй буруу юм шиг байна л те. Би сая 12 сард яг би нөгөө өөртөө үнэн бай гэж бодсон маань л энэ 7 хоногийн бясалгал зуусан яг багшийн одоо яг зөвлөгөөн дотор. Тэгээд ирэхээр үнэхээр ер нь яасан ч явахтай л шууд юм байна. Амьдарч л байвал бид нар зүгээр амьд байна гэдэг чинь өөрөө хамгийн том гайхамшиг юм байл л дээ. Тэрийгээ бид нар амьд яваа хугацаанд төрөл бүрийн жижиг зүйлүүд болж байгаа болохоор бид нар яг үнд амьд байгаа ерөөсөө мэддэггүй гэж байгаа байхгүй. Амьд байгаа өстэй те. Яг одоо ингээд би амьдарч ийн гэдэг яг бодоод үзээр яг энэ үүсэж байгаа хүмүүстэй зориулахад тэгэхээр шал өөр мэдээж төрж эхэлнэ. Амьдарч ийн ямар гоё юм бэ те. Үнэхээр бүр аз завшааны бүр ингээд хийжээш төхөөхөргүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр хүн яг үндэ тэрийг л бодоход хангалттай гэдэг чинь яг мэдээж одоо юу гэдэг the sperm мэдээ зүйл ингээд уншаал дотор ингээд төрөл бүрийн хариуцлагууд ч майл тийм зүйл гарч ирнэ. Тэгэхээр тэрийг бол хийгээс өөр арга байхгүй. Гэтэ most of the time зүгээр амьд байх нь л өөрөө хамгийн чухал. Тэнгүүт одоо жишээлбэл ингээд хүн ирээлтэй. За би ингээд жоохон devil's advocate хийчихэл та тий. Бүрий чи бол ингээд тэгж ярьж болно шүү дээ тий. Миний амьдрал амар хэцүү байна гэл. Тэгээд ирвэл чи одоо юу гэж хэлэх вэ? Тийм үү? Тийм амьдрал хэцүү байвал шийдэхээс өөр арга байхгүй шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг за нэг хүн сэтгэл зүйч дээр очлоо гэж бодъё те. Тэгээд тэр хүн ууга ядуу байж болно. Тийм бүр үнэхээр ингээд амьдрал нь амар хэцүү. Тэгвэл тэр хүн яг үндэ сэтгэл зүйч дээр очиж сэтгэл зүй асуудал шийдвэрлэхээс өмнө эхлээд өөр мөнгөний асуудлаа шийдэх хэрэгтэй байхгүй. Аль эсвэл хүн өвдсөн байгаа үед чинь айгуу сонир шүү дээ. Ингээд тархит толгой өвдөд ханаад манад төвчдөг ч юм уу те. Тэр үед зүгээр энгийн амьдрал чинь амар гоё байсан биш тэгээд бодол руу шилжиж байгаа байхгүй. Тийм учраас хүн нөгөө нэг basic эрүүл мэнд болон нийгмийн болон амьдралын хэрэгцээгээ хамгийн эхлээд хангах нь иймэрхүү зүйл бодхоос өмнө хийх хэрэгтэй алхмууд нэг юм а гэж би бодод тэ. Нөгөө Масловын шатлал гэж байдаг шүү дээ. Тэрэн дээр яхаа аргагүй чи зүгээр байж захтай те одоо яа тийм аюулгүй орчинд байхгүй бол те гинтэнд энтэнд хүн гарч ирээ дээрэмчих ч юм уу те хулгайлчих ч юм уу яачих гэдэг л тийм үед бол те тэрэнд яаж терапи яванд нэмэргүй миний бодлоор те орчноос олох хэрэгтэй. Тэгээд тэрнтэй адилхан чи бас мөнгөний асуудал гэж ярьсан шиг тэр бол бас хүний үндсэн суур хэрэгцээнүүдийн нэг тэг яхахгүй. Тэгэхээр бас тэгэл хүний зовж байгаа нь бас шалтгаанууд нь өөр байна л да тий. Тэрнээсээ болоо шийдэл нь өөр байна. Тэнгүүт одоо хүн жишээлбэл хүмүүс асуудаг штэ би ингээд зовоод байна. Яаж шийдэх вэ? Гингүүт тэр чинь ингээд нэг хайрцаглагдсан хариулт өгч болохооргүй тий. Ягааргүй хүн дотроо өнгөшөөд хүн болгоны амьдрал өөр нөхцөл байдлаас болоод өөр байна л да. Сүүл манайх нөгөө нэг шидэт мохлог гэдэг ном орчуулад гаргасан баггүй манай тийм publishing-аас би тэрийг дуусгаж дэлгэлнэ. Тэгээд тэр номон дээр хамгийн том нээс чинь болохоор яг тухайн хүнд юу хэрэгтэй байгаа бол юу хүсэж байгаа гэдэг өөр гэдэг ч байгаа. Тэр нь нэр номынхаа нийлэн төгсөлт нь тэр одоо эмч хүний өөрийнх нь бодит амьдралынх нь одоо хүрсэн дүнлэлтэнд юм байгаа байхгүй. Бид нар нөгөө хэрэгтэй зүйлүүдэд бодоод байдаг болохоос яг юу хүсэж байгаа гэдгийг мэдэхгүй байгаад байдаг. Одоо жишээ нь юу гэдэг надад ингээл байр хэрэгтэй, маш хэрэгтэй. Одоо юу гэдэг нэг сайхан ихнэр хэрэгтэй гэж боддог ч юм уу те мэдэхгүй. Тэр чинь хэрэгтэй байгаа болохоос яг үнэхээр хүсэж байгаа гэдэг чинь бас арай өөр төвшөнд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэрэгтэй болно хүсэх за ялангуяа манайхан сая Африк ордоор бид хоёр нэг халтан юу ярьсан бэ гэхлээр үнэхээр хүсэж байгаа юу? Тэгээ мэдэхгүй байна. Эсвэл үнэхээр хүсэхгүй байна гэдэг. Энэ талаараа дэлгэрүүлээд яриач. Тийм. Миний бодлоор ингээд зарим нэг хүмүүс одоо жишээлбэл би одоо яа тийм ингэмээр байна те би баян болмоор байна гэдэг ч юм уу те. Би тийм бол зөндөө сонсч ийсэн. Тэгээд
тэр нь юу нь бол хүсэл юм шиг байна. Тэгээд харангуут яг тэрэндээ хідэн цаг зарцуулж байгаа юм ингүүд ер нь бол 0. Тэгээ яг яагаад юм бэ гэж би ер нь бол бас зөндөө бодж үзсэн. Би бас өөр дээрээ ч гэсэн би одоо шилбэл яагаад шилбэл мөнгө олох гээд стартап дээрээ сайн ажиллаад байна вэ гэхээр айгүй хүсэж байгаа. Бүр хүсэл нь айгүй хүчтэй. Тэнгуут хүссэн хүсээгүй цаанаасаа тэрэн дээрээ ажиллаад явж байгаа. Тийм. Ажилмааргүй байгаа ч гэсэн ажиллаад явж байгаа. Тэгээ ингээ харахаар хүн үнэхээр тэр зүйлээ бүр ингээд ус агаар шиг хүсчихвэл тэр зүйлийг төлөө яаж хийж байгаа л ажилтдаг те. Яаж хийж байгаа л тулдаг. Одоо хүний үүдээс ингээ буу тулгачих юм бол те тэр зүйлийг яаж хийж байгаа л хийн штэ. Тэрэн шиг хүн тийм хэмжээнд тэр зүйлийг хүсэх юм бол тэр зүйлээ яаж хийж байгаад олж авч чаддаг. Тэгээ энэ дээр одоо яагаад хүмүүс хүсэхгүй байна вэ гэхээр нэгдүгürt олон хүсэлтэй. Одоо жишээлбэл түрүү ингээд өглөө 6-д босох эрт босох талаар ярьсан шүү дээ. Тэн дээр одоо жишээлбэл би тэгж босонгоо орой тэгээ шоудад найзтайгаа уулзаад явнаа гэх юм бол тэр чинь боломжгүй. Хитрхи олон юм зэрэг хүсгээр ер нь бол алиг нь ч олж авч чадахгүй. Тэнгүүт миний бодлоор яг нэг ширхэг айгүй хүчтэй хүсэл байх юм бол тэрнийхээ төлөө зүтгэл ах юм бол тэрийг яаж хийж байгаа л хүрнэ гэдэг. Naval Ravikant тэгж хэлсэн мэт. Тэгээ би тэрийг бол яг ер нь бол банк хэрэгжүүлдэг. Тэгээ ямар нэг улиралтай одоо шилбэл тийм ямар ч үед ер нь бол нэг л хүсэлтэй байх хичээдэг. Яг тэрнийхээ төлөө банк явж идэг. Тэгвэл өөр зүйлүүд ороод ирэнгүүт сатараад тэгээ ер нь олон юмд анхаарлаа хандуулахад хэцүү юм шиг санагдаад байдаг. Үнэ. Яг энэ талаар нөгөө хин битсэн байдаг ш. Mark Manson-ы The Subtle Art of Not Giving a Fuck гэдэг. Тэгэхээр хамгийн гол нөгөө нэг юу хүсэж байгаа, үнэхээр хүсэж байгаа юу гэдгийг мэдэх нь л амар том алхам байгаад байгаа юм л та. Тэрийг хизээ хаана яг яаж анзаарах вэ? Миний бодлоор хүслийг яг ингээд цэцэг усалж байгаа юм шиг усалж авах хэрэгтэй юм шиг санагдсан. Би одоо шилбэл за баян болохыг хүсэж байна гэж штэ эрхчлөө гэж байгаа. Энийгээ би ер нь бол мартчихдаг. Тэгэл нэг ингээд 7 хоног ажилдаа яваад ирэнгүүт сүүлөөгөө ер нь нөгөө хүсэл нь байхгүй болцоо те. Яагаад ч энийг хийгээд байгаа юм гэд хийх хүмүүс болчдөг. Тэгээд ер нь бол төвлөрөх гэдэг чинь агаар сарних үед буцааж авчрахыг хэлдэг штэ. Ер нь сарних үед буцааж авчрахыг хэлж байгаа. Сарних нь бол угаасаа ойлгомжтой. Сарнихыг угаасаа л сарнихыг хүлээж байгаа сарних үед буцааж авчирдаг шиг хүслийг ч гэсэн миний бодлоор тэр хүслийг чинь бусаж өдөөдөг, сэргээдэг тийм зүйлүүдийг байнга буцаж одоо тийм зүйлийг консюм хийх хэрэгтэй гэж бодог. Миний хувьд бол тэр нь YouTube-ээр би одоо Naval Ravikant-ыг ер нь бол нэг хэсэг банк сонсдог байсан. Өглөө гарах болгондоо л банк сонсдог. Тэнгүүт тэгэл яг л тэр эрхчлөөний талаар ярьчихж байгаа юм чи те. Манай хүн чи ямар ч надад бол ямар ч календар байхгүй. Би ингээл те миний толгойд орж ирэхгүй л бол би тэр зүйлийг хийхгүй гэд. Тэгээ ер нь бол Naval-ыг сонсоод ангууд эрхчлөөг илүү амтлуулж байгаа байхгүй. За би чинь ийм байж болох юм биш те. Гингүүт хүсэл нь илүү өдөгтөд тэгээд тэр хүсэл нь байгаа цагт тэгээ цаанаасаа тэр мотивац нь бас цаанаасаа байж идэг. Одоо банк дисциплинээр те өөрийгөө ингэж чирэх болвол яг нь дисциплин бол зайлшгүй шаардлагатай. Банк тэгж мотивацтай байна гэж байхгүй. Гэхдээ хүсэл нь байгаад ах юм бол тэр нь илүү амархан болдог юм шиг санагдсан. Цаанасаа л хараад ирнэ. Өөрийгөө хүчлэхгүй гэсэн үг шүү дээ. Айгу нэ. Тийм. Тэгээд мананы найз айгу сонирхолтой юм хэлжсэн. Ингээд надтай уулзах болгондоо яг тэр зорилго нь илүү өдөөгдөд байна гэсэн байхгүй. Би бас яг ингээд стартап дээр ажиллаж байгаа. Ингээд дандаа эренгүүт ингээд бизнесийн юм яриа явчихдаг. Тэнгүүт манаа ингээд яг өдөөгдөж эхлэтэй тэр хүсэл нь буцаас ирээд тэгээд ингээд уулзаагүй жоохон байж байгаа л буцаад ирэхээр ер нь бол тэр хүсэл нь буцаад бүдгэрцэн тий. Тэгэнгүүт ингээд мотивашн л байгаа тань л та. Яхаа тэрүүгээ усалж авах хэрэгтэй. Одоо зүгээр л сошиал медиа ухаа сууж авахын оронд зүгээр тий одоо дуртай тий. Яг тэр болмоор байгаа хүнээ сонсох юм бол тэгээ тэр мотивац нь ингээд байнга явж идэв юм шиг санагдсан. Тийм. Айгу нэ. Нэг найз ярьжсэн. Бас хөрхөн жижигхэн юм хийгээд тэгээ тэрүүгээр нэлээ их мөнгө олсон нэг нөхөр байдаг байхгүй. Нөхөр юу гэсэн бэ гэвэл яг ажиллаа яг тэр одоо мөнгө олох зүйлээ хийх үедээ би хийхээс өмнө дандаа Instagram ордог гэсэн гинэ. Instagram ороод тэгээ нэг гадны нэг баячуудын нэг сүртэй нэг story постод байдаг шүү дээ. Ингээд өндөр ламп авчлаа. Тэгэл тэд нарыг хараад өөрийгөө нэг тийм toxic байдлаар manifest хийгээд нэг шууд ийм болох юмсан гэд ихлүүлдэг байсан гэдэг ч байна. Тэнгүүт нь нөгөө талтай болонгууд нь хүмүүс тэгээд наа чи амар тийм toxic mentality энэ төргээд. Гэтэ бас зөв талаас нь харах юм бол энэ чинь амар тийм manifest нэг арга байгаа даа байхгүй юу. Тэгэхээр бид нөгөө нэг
юу гэдэг хүн ингэж хэллээ тэгэж хэллээгээ заавал тийм байх хэрэгтэй гэсэн үг бол биш. Хамгийн гол нь яг өөртөө тохирсон аргуудыг нь олох амар чухал байх гэж бодож байна. Тэгээд яг өнөөдрийн зүгээр хамгийн төгсгөлийнх нь би зүгээр ямар мессеж би зүгээр үнэхээр ярилцмаар санагдал энэ дугаарыг хийж байгаа. Тэгэхээр би өөрөө аягүй ярьж байгаа л уучлаарай. Тэгээд миний юу гэдэг өрхийг хүсэж байгаа мессеж болгоот нь зүгээр л яг одоо энийг үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бол зүгээр энийг үзэж дуусаад сошиал медиа зүйл бүгдийг нь хаагаад за бүр болох юм бол нэг гэрлээ хамгийн бүдгэн дээр нь тавиад тэгээд нэг цаг зүгээр суугаад үзчих те юу ч хийхгүй зүгээр л суучих тэгээд яах нь вэ те толгойн дотор чи ямар бодлоод орж ирэх вэ өөртөө яаж ярих нь чинь яг хүсэл чинь юу юм гэдэг чинь яг тийм л үед гарч ирж байгаа шүү дээ тэр чинь бясалгал гэхлээрээ ингээ заавал амар сүртэй зүйл бодоол нэг баг нэг гигээрчээд нэг 6 сарын дараа ингээд гэсэн хөл биш аахгүй яслах эзээ бол эзээ хаана болж болно хамгийн гол нь өөртөө төвлөрөх тэр орон зайг нэг ч суудаа гаргаад үсэх юм бол амьдрал бол маш оронгоор нь хурдан өөрчлөгдөх боломжтой гэж хэлхийг хүслээ. Тий санал нийл чинь ер нь яг юу ч хийхгүй суун гэдэг бол айгүй хэцүү зүйл байж магадгүй ямар ч үр дүнгүй байгаа юм шиг байж магадгүй тэр бол ихтэй хамгийн үр дүнтэй зүйлүүд нэг яг миний дуртай хэлбэр нь бол би нэг тийм ambient хөгжим тавьчихдаг. Ambient хөгжим тавингууд тэр чинь бүр жоохон deeper байгаа юм шиг те. Тэгээд яг хоо сүүл нэг Daniel Craig MP3 гэдэг нэг ambient хөгжим хийдэг. Тэрний хөгжмүүд нь айгуу гоё. Ер нь бол YouTube дээр янз бүрийн плейлистүүд байгаа. Тэгээд дээр нь ингээд толгой дотор чи хитрхийх юм байгаад байгаа юм бол бас цаасан дээр буулгачвал айгуу зүгээр зэгстэй болоод ирнэ. Тэгэл тийм юм бичнэ гэдэг чинь бас ер нь миний бодлоор бодлоо зэгцэлж байгаа, бодож сурж байгаа айгуу том хэлбэрүүдийн нэг. Окей. За тийм байна. Тэгээд айгуу гоё чөлөөт нээлттэй би яг ингэж л ярилцах хүслээ. Тэгээд түр Монгол ирсэн байгаа хугацаанд гоё уулзалтад чөлөөтэй сэдвээр ярилцсанд баярлалаа. За уурч авчихсан баярлалаа. За ингээд сошиал аягүй тэгээд оруулалт ичгтэй YouTube-ээр хийх юм байна шүү дээ. Өнгөрсөн дугааруудыг та бүхэн сонирхож үзээрэй гэж хэлмээрээ ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Thanks.